Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст энэ удаагийн дугаарыг хэлж байна. За, мөнгө тэнгэр дээдс маань өнөөдөр одоо энэ даалт ертөнцийн талаар ер нь хүмүүс яг гүн гүнзгий яг тодорхой мэдлэгийн тэл хүүднээс яриа өрнүүлэх гээд сууж байна. Одоо хүмүүсийн ойлголтоор хар цагаан гэж ярьж байна те, харын тал, цагааны тал гэдэг энэний талаар дэцээ дэлгэрэнгүй ойлголт хэлж өгөөч. За. Амгалан оршиж байна уу? Амгалан дэцээ. Амгалан орших гэдэг үгээр та нарт өөрчлөөд энэ оршихыг өөрөө амгалан оршдог гэдгийг л ойлгуулах гээд байна. Оршин оршихгүй гэдгийг эхлээд сайн ялгаж байж л энэ хар цагаан гэдэг туйлд авцсан сэтгэлгээ чинь зэгцэрх гээд байна. Тэгэхээр орших огт оргүй байх хоёр чинь хоорондоо ямар холбоотой юм? Оргоогоос оршихын төлөө өсөж, оршихын төлөө оргоор хураагдаж байгаа шүү дээ. Та нар амьдрал гэдэг энэ дэлхий дээр амьдрал дотор буцалж байна. Амьдралыг мэдэрч, амьдралаас таашаал авч, энэ амьдрал гэдэг зүйлд амьдрахын тулд та нар цаг хугацаа орон зайд баригдаж, таандрын иргэн тойронд харж байгаа энэ оршиж байгаа энэ дэлхий чинь, энэ уус газар нутаг чинь, энэ амьтаа болгон чинь, энэ оршиж байгаа нэрийг зүүж байгаа үстэй. Тэд оршихын тулд бүгд цаг хугацаа орон зай гэсэн хуулинд баригдаж, нэгтэр шааж, нэгэн газраас нөгөө рүү зорчиход цаг хугацаа нь явж, амьдралд та нар дөнгөж төрснөөс ахуулаад үдий хүртэл цаг хугацаанд л баригдаж амьдарч байгаа үстэй. Тэгвэл энэ цаг хугацаа орон зайн хуулийг чинь өөрөө та нарын нэрлээд байгаа тэр хар гэдэг байгаа юм. Та нарын хамгийн их материалжаад нэгтэр шат байгаа, та нарт бодит мэд харагдаад байгаа энэ бүх зүйл чинь энэ цаг хугацаа орон зайг ихч зүйлд хамгийн их баригдмал тэр зүйлийг л хэлээд байгаа юм. Та нарын тарих үгээр сэтгэхийг та нар хар гэж нэрлээд байна. Цагаан нь тэгээд яг жоохон юу юм? Одоо хар гэж ярихаар альбан тэрнэлгэн яг час сүг суудэрлгэн эдэ чинь ухтан бийг үл олгоос биш хүн л явж шүү дээ. Цагтаан дий чинь та нар шиг амьдралтай, та нар шиг бодол санаатай, та нар шиг хорогддог зүйлстэй, шундаг шуналтай, атархдаг атархалтай, чөтөрхдөг чөтөрхөлтэй, итгэдэг итгэл үнэмшилтэй яг л хүн байсан шүү дээ. Гэтэл тэд чинь энэ махан биеийн орхихоор өнөө альбан дээр ингэж муу нэрийг зүүдэг болж өглөө. Ухта сараа ухахтэй сараагаараа оршиж чадахгүй. Тэр нэг муу нэрийг л зүүдэг болж өглөө шүү дээ. Нараагаар оршихгүй. Заяагаар оршихгүй байх шүү дээ. Ингээд хэлгээр ойлгоно. Ойлгож байна дэц. Тухайн үедээ хүн байсан тэд өгсөн хойно хүн биш. Тэд сүнсүүдэр тэгээ юу гэдгийг тэр нэг ямар зандаад болоо ямар юмны хорогдолтойгоос шалтгаалаад нэг муухай нэрний оноосон нэрэнд очиж хаад шүү дээ. Гэтэл тэд чинь цагтаан хүн байсан гэдгийг сан.
Тэгэд өнөө тааны гад үзээд байгаа. Энэ далд ертөнцөд нэг нөгөөгөө муулаад байгаа. Тойлд автаж сэтгэгцэд үнэндээ тэр жигтэл өнөө ягчаасаа тэрэн альбан лугаа штэ. Та нарыг далд ертөнцөд тэр ингэж ангилаад л цагаан бах ёстой гэж итгүүлээд харийг нь үзэн ядуулаад үгүй тэр чинь өөрөө өөрийг л үзэн ядчих штэ. Өөрөөр хэлбэл та нарыг далд ертөнц гэдэг тэр чигтээ хар цагааны тэнцвэр гэдгийг ойлгуулахгүйгээр цагаан гэрэлгийгээ байх ёстой. Та нар хараас зугдах ёстой. Альбан дээрэндээ хорлогдож болохгүй. Тэднээс зогт гэж штэ. Энэ өөрөө юу гэсэн үг байх вэ? Асар хүчтэй ялгамжтай. Туйлцлыг их сэтгэлгээнд автсан. Өөрөө тэр чигтээ айцтай нэрүүлж гисэн л байна шүү дээ. Магадгүй тэр өөрөө өнөө хилээд байгаа, ад үзээд байгаа нэгэн төлөв нь өөрийн дотор л амьд байгаа хэрэг штэ. Түүнийг мэдэрч, түүнийг олж харж л байна л доо. Жишгнээ та нараа хүмүүнийг хар цагаанаар нь ялах уу? Үгүй. Хүнд хар цагаан харилцан л оршиж байгаа шүү дээ. Хүн гэдэг чинь өөрөө энэ бүгдийг агуулдаг. Тэдний энэ махан бие нь энэ дэлхийн хамгийн доод хэмжээсээс агуулад хамгийн дээд хэмжээс хүртэл нь түүнээс цаадгай хэмж хүртэл өөртөө дээж гисэн яваа. Гэтэл энэ хэмжээс болгон өнөөдөр доод хэмжээст байгаа доод эсүүд чинь өнөөдөр дээр байгаа дээд эсүүд чинь харилцан ухаан ухамсараараа бие дээрээ нүүл хөлөнд оршин шүү дээ. Энийг яагаад хүлээн зөвшөөрдөггүй юм? Юу нь бол хар гэдэг чинь тэр хар цагааны тойлд хэд автсан таньрын дархны орон зайгаар ялгчихсан ойлголж үү дээ. Дархны сэтгэдэг тойлд сэтгэлгээг ихчээд автчихсан л авталж үү дээ. Тэгвэл далд ертөнц дотор чинь энэ хар цагаан бүгд бий. Бүх хэмжээст хар цагааны тэнцвэр гэж бий. Харийг цагаан адил хүндэлж, цагааныг хар адил хүндлэх хэрэгтэй. Тэд аль аль нь байх ёстой юм. Байж энд чинь энэ оошиж байгаа бүхэн ч оршоод байна шүү дээ. Та нар нэгэн цагтаа сэрээгүй үедээ та нар доод эсэндээ л автаж байна шүү дээ. Тийм учраас л доод хэмжээст амьдарч байсан хэрэг. Нэгэн цаг тийм байснаа санахгүй. Тийм байгаа нөхдүүдийг тэрэндээ автах стыг ад үзнэ гэдэг чинь өөрөө тэнцвэр алдалт шүү дээ. Далд ертөнцөд хар цагааны тэнцвэрийг харьсан хүлээн зөвшөөрч аль альнийг байхаар тэнцвэржүүлэн оршиж байгаа бүхэн арга бэлгийг хослуулж энэ ухааныг эзэмшигч нар болд юм да. Та нарын яриад байгаа тэр хар гэж тэг үүсэж чадахгүй хүлээн зөвшөөрч чадахгүй. Түүнээсээ зүхтаж, түүнээсээ айж, тийм болчих үедээ гэдгээс өгөөдлэн айж байгаа тэр зүйл чинь бүгд та нарын дотор бий шүү дээ. Би болоод та нар түүнийг мэдэрч яагаад байгаа юм. Би болоод тэрийг онцолж хараад байгаа юм шүү дээ. Та нарын дотор бүгд бий. Энэ доод эрчим энергийн ухаарлыг авч ил байж ухамсар тэлдэг болгоос биш.
Альва зүйлийг боддоор нь харж үнээр нь ухтаж байж л хаасайг үнэн байгааг ойлгох цагт таасаа ялгамжнаас арилд юм да. Нэгэн цагт та нарын тэр доод хэмжээс гэж нэрлэдэг байгаа. Үнэн 3 дугаар хэмжээсээ та нар амьдарч байсан үнэн бидтэй. Тэндээ мэдэрч түүгэндээ итгэж тэрийг үнэн гэж үнэмшиж байсан чинь итгэл чинь үнэн бидтэй. Тэгсэн атала одоо түүнийг үзэж чадах болжлоо шүү дээ. Энэ байж боломгүй хэрэг. Та нарыг хэвлээд бүрэлдэн тогтохдоо энэ дэлхийн хар цагааны сүлэлдийн дунд л махан биеинд оршиж сүнсэн биеийн дотоодоос ч ам оруулж эдгээрийн дондаас хүн та мэдлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл эцэг их хоёрынхоо ижигээ цагаан аавыгаа хар гिचгээд харийг нь адуузэж ээж түүнээс цухтаж цагааныг нь хүлээн зөвшөөрч тэн рүү тэмүүлнэ гэдэг өөрөө эр мөн чанараас төрөөгүй мэт аашилж байна шүү дээ. За ингэж их нууршиж байж л нэг юм ойлгох гээд байна. Танд ялгаж байгаа мэдрэмж байгаа бол та үнийг хэлэхэд бусдад бүү зөвгөл. Бүү за. Ойлгоо. Ялгамжгүй бодлоо цэгцэрч цэгцэн олтлоо тэнцвэрж чадсан л бол харин үннийг нь за тэнцвэрийг нь олвол энэ харин зөв. Өнөө альбан дээр нь өөртөө наачсан гэдэг хот чинь. Өнөө харгууч гэж яриад байгаа доод хэмжээсийн эрдмийг л та нарт зааж байна шүү дээ. Завсрын сонсон дэцлэгдэхээр заяачин хацаа нэгдгийг заалаа. Өөрийнхөө оршихгүй өнөө эдтэй удирдлагаа өгвөл алдна гэдгийг чинь ухаарууллаа. Сүнс сүлд болгон өөр өөрийн ухамсар мэдрэмжтэй учраас тэд үннийг л хэлж байдаг. Тэгээд тэд тооны дотроос нөлөөлөгдөө үнэн юм шиг л мэдрүүлдэг. Энэ хүлээн зөвшөөрлөж өгж байгаа юм. Таны бид харанж байна уу, цагаанж байна уу, аль аль нь оршин гэдгийг ойлгож байна. Хардан автаад байвал түүний эрчмэнд итгээд байвал та тэр зүйлдээ итгэсэн итгэллийнхэн дагуу хаана юу хийхээ өөрөө олноо, өөрөө сонголоо л гэсэн үг. Тэгээд тэр чигтээ бүх зүйл байж болно. Зүгээр суралц, ухаар. Харанч хард эзлүүлсэн юм болоо харийн мэдрэмжийг авчихлаа шүү дээ. Дахиад хардан эзлэгдэх мэдрэмжээ та харин сайн ялгаж тань тийм үү? Тийм ээ. Тэгээд энэ хараас хэрхэн өөрийгөө ухааруулж гаргаж чадсан. Тэр чинь таны эрдэм туулал туршлага болно тийм үү? Тийм ээ. Өөрөөр хэлбэл хүн хоёр хүлтэй байж гэж тэнцвэртэй идэхтэй адилхан. Бүх зүйлийг тэнцвэртэй авч явж ил тал дийлдэд өөрийн тэр хүсээд байгаа мэдрээд байгаа мэдрэмжээс чинь өөрийг чинь аялуулдаа дагалдуулаад байгаа түүнийхээ дагуул оршдог юм да. Хар гэж бүүн адуузан тэр бол агуу их бүтээх хүч шүү. Бүтээгчийн доод эрчимд нэгтэрч зууралдуулах таны энэ асар нарийн оюун ухаан гэдгийг чинь нарийн тооцоолуулан ажилуулагч хүнд байгаль ёстой эрчим энэ нэрэг цагаан л гэдэг байна.
Цагаан ч харанд иржилээ. Би ч шүү дээ. Цагаан болоо харийг биежүүлэх эрчим шүү дээ. Дан цагаанаар альвэзүүл биежин гэж үгүй юм аа. Тэр хар дээр л суурилж биеждэм да. Та нарын энэ махан биежин тэр жигтэй бүх хэмжээсээ агуулчихсан учраас л та нар өн биеийн дотор бүх хэмжээсээ агуулсан сүнстэйгэл оршиж байгаа нь үнэн биз дээ. За ингэж хэлвэл ойлгоно. Ойлгогдож байна уу дээц. За өөр асуух юм байна уу та? Харыг хэрхэн цагаан болгож цагааныг хэрхэн хар болгохын дээц. Ухтан болоо. Таны хэлээд байгаа тэр цагаан гэдэг чинь хараасан гэхдээ. Таны яриад байгаа тэр хар гэдэг чинь цагаанаас ихтэй. Та нараа цагаан гэдгийг яг юу гэж ойлгодог юм бэ? Харч гэж яг юу яж юм? Харвал цаг хугацаа орон зай. Цагаан бол түүгээр биежиж бүтээгчийн агуу эрчим. Энэ хоёр чинь үнэ агуу тесрэлт гэж ярьдаг да та нарын. Бүх юмыг бүтээгч цацрагах эрчим. Тэр чинь өөрөө хар нүхнээс ихтэй шүү дээ. Хар нүх гэдэг бол хамаг бүхнийг үрдэн сорон альва зүйлийг оргуу хоосон болгон задлагч. Оршиж байгаа бүхнийг оргуу болтлон жижиглэх. Асар нарийн оргуу хоосон дох. Тэр хамгийн сэрэг эрчим. Энерги шүү дээ. Тэр оргуу хоосонд нэгэнтэн бүтээгчийн гол санаа эрчмийн дагуу бүтээл болгон хуурах бүтэц зэрэмбэнд орж байгаад өнөө хар нүхнээс нэгтрлийн дээдийг мэдэрч байгаад тэндээс цацарч таны хэлдэг нар мөн үү? Тесрэлт их хэмжээний эрчим энергийн агуу тэр цагаан гэрэл түүний цацаргалд болон цацарч байгаа юм. Түүнээс бүтээгдсэн бүх зүйл оргуу хоосон ортой хоёрын дундаас гарсан учраас цаг хугацаа орон зайд эзэн суулдагч бүх зүйл бод дээр оршиж байгаа мэт болон шүү дээ. Ингэж энэ хоёр чинь бие биедээ харилцан сүлэлдэд байна. Тэгэхээр үнэндээ харч гэж үгүй юм. Цагаанч гэж үгүй юм байхгүй юу да. Тэд чинь аль нь дотор оршиж байгаа гэсэн үг. Юу та нар ухамсар айхад харах тусмаа юу гэж ялахын аргагүй болж бүх зүйлийг хүлээн зөвшөөрөд эхэлдэг юм. Ялгамжтай ялхандаад нэг туйлд нь автаад үг эсгэл ихтэй, айдас ихтэй, наанан зоригтой мэт болж цаанаа битүү айдас байгаагаа л анзаарч харах хэрэгтэй. Энэ хоёрыг хоёулангийн хүлээн зөвшөөрж яг тэнцвэрийг ойлгож ухаард юм. Хүмүүс яагаад зовоод байдгийг мэднэ. Тэд чинь цагааныг цагаан гэж, харыг хар гэж итгэж өнөмснээс л болж зовоод байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл зовлон гэд зовхыг хүсэхгүй, жаргал гэд жаргалыг хүснэ.
Гэтэл тэр зовлонгоос чинь ухаарсан ухаар л жаргал болон мэдрэгддэг юм шүү дээ. Зовлон байж ч жаргал оршно доо. Энэ хоёр туйлд ойлголт үргэлж нэг нь нөгөөгөө баталж байна шүү дээ. Дэглэр зэрэг хүмүүсийн ганц хүсдэггүй зүйл нь завах, хар байх. Хар байхыг хүсдэггүй. Тэд жаргах гэрэлгийг цагаан болгохыг л хүсэж байна. Сайн сайхан болох гэж. Нэгийг үүсгэж нөгөөрөө тэмүүлнэ гэдэг тэр чигтээ зовлонгийн хүсвэр. Учир нь зовлон өнөө хараа хүлэн зөвшөөрөхгүйгээр түүнээс ухаалахгүйгээр хизээж жагаал ирдгүй юм аа. Тэгэхээр хизээ нэгэн цаг жаргаж магадгүй гэдэг хизээж урт нь ирдгүй тэр жаргалын төлөө завсаарлах нь шүү дээ. Тэгэхээр бүх зүйл бүгдийг хүлэн зөвшөөрөхдөр байдгийн. Хүлэн зөвшөөрч хязгааргүй болсон цагт та тэр хүсэж байгаа хязгааргүй эрхчлөө түүнийг дагсан хязгааргүй их хайр, хязгааргүй их жаргалыг мэдэрнэ л дээ. Тэхийн тулд хязгаарыг үүсгээд байгаа бүх зүйлийг л хүлээн зөвшөөрдөг юм. Ядаж байхад тэр нь бүгд таны дотор бий гэд боддоо. Нэгээр хүлээн зөвшөөрөлгүй ялгаж харцаад байгаа бүх зүйл чинь таны зовлон юм аа да. Хүн хашигдчихаараа, хүн хайрцаглагдчихаараа заваад байдгийг. Учир нь тэдний сонс үргэлж хязгааргүй л тэмүүлж байдаг өгдөлтэй учраас хязгааргүйг очиж мэдрэхийн тулд хязгааргүй их хүлээн зөвшөөрлөөр бүхнийг ойлгож ухаарах хэрэгтэй дээ. Ойлгож ухаарсан түүнийг мэддэг хүн хязгааргүй байх нь дамжиггүй л дээ. Юунд ч авдах шаардлагагүй бүгдийг мэдээд байгаа учраас шүү дээ. Тэгэхээр одоо та нарын хар үрдэгтэн гэж юу хэлэх нь вэ? Ялгамжит байдалд автахыг л хар үрдэгтэн гэж хэлэх нь шүү дээ. Яагаад ялгаад байгаа юм? Тэнд чинь тэр цаг хугацаа орон зайгаар сэтгэдэг тархины маш хүчтэй ажиллагаа биш үү дээ. Тарих үргэлж хоёр туйлаар бүхнийг ойлгож байна. Хоёр туйлд автаж сэтгэж аль нэг туйлд туйлшрахыг тарих хамгийн сайн чаддаг юм шүү дээ. Тарих бол та нарын зовлонгийн их үндэс. Та нарын дотоодод орших сүнсний тэр ингэрлэгийг тэр цагаан гэдэг чинь та нарын жаргалын их бодлого юм аа да. Гэтэл заавал хүн тархиараа үгүйсгэх бүх юм түүний ялгамжийг хүлээн зөвшөөрж ижил түүнд удирдуулахын болж өөрийн дотоодох гэрэлтэн итгэл найдвараа өгч байж энэ хар цагааны чинь тэнцвэр тогтож байна шүү дээ. Огтоо та нарын сүнс та нарын оюун ухаанаар давнан гарахыг л хар цагааны тэнцвэр арга бэлэг сүнс энэ арга амьдрал дээр амьдрах тархийг ашиглана гэсэн санаа байна шүү дээ. Энд чинь өөрөө тэнцвэр юм байхгүй юу? За ингээд хэлвэл болчих байх гэж бодлоо. За гилалаад эцтэй. За Энэ өдрийнхөө подкастыг энэ үрээд өндөрлөё. Бодлын эзэн Facebook хуудас болон YouTube сувг юм айл болох цааш нь олон хүнд түгээж өгөөрэй. Дараагийн подкаст хүртлээр баяртай.